Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 81-р анги доромжлол. Гон аха, ирээдүйд хүртэл гол танхимд нэгдэл үүсгэж болохгүй юм уу? Гэж Гон Луюунаас айсан аястай хан Шүэ асуулаа. Мэдээж, өмнө нь хэлсэн байхаа. Асурэ Дарагон сургуулийн гол танхимын сурагчийн хуваар сургуультай үнэнч байхтал хангалттай. Нэгдэл үүсгэж хувийн бүлгэн байгуулах хориотой. Дотоод танхимд байгаа хэнд ч хэрэггүй хүмүүсийн яах нь надад хамаагүй. Гэхдээ гол танхимд байсан цагт Гон Луюун би ямар ч нэгдэл үүсгэхийг зөвшөөрөхгүй. Хан Шүэ, чамайг бодоод би эднэрийг шийтгэхгүй. Хурдан очиж тэдэнд салхины нэгдлийн тэмдгээ ав гэж хэл. Бас ирээдүйд салхины нэгдлийн гишүүд гэж байхгүй шүү. Тэд зөвхөн Асурэ Дарагон сургуулийн гол сурагчид л байх болно. Гэж Гон Луюун хүйтнэр хэллээ. Ойлголоо. Би одоохон очиод хэлье. Хан Шүэ цагварлгүй толгой дохиод Чүфэн тэр хэдийн зүг явлаа. Хан Шүэ, чамайг их сансан шүү. Гэд Сумэй харин очиод тэвэрлээ. Хан Шүэгийн инээмсэглэж байгаа нь тэднийг дотно гэдгийг илтгэн. Бяцхан Мэй, чи гол танхимд ч бас салхины нэгдлээ үүсгэх гэж байна уу? Гэж Хан Шүэ асуулаа. Бид тэгэл гэж бодож байна. Яасан? Гэж Сумэй их ухаантай болохоор Хан Шүэгийн үгний цаана өөр утга байгааг анзаарлаа. Өмнө нь тэгсэн бол зүгээр байх байсан ч одоо бол болохгүй. Гон ах гол танхимд ямар ч нэгдэл үүсгэж болохгүй гэж тушаал гаргасан. Гол танхимд байсан бүх нэгдэл тарж бутарсан. Гэж Хан Шүэ бүгдийг тайлбарллаа. Гон аха, тэр Гон Луюун юм уу? Хан Шүэгийн үгийг сонссон Ситүю тэрхэд өөрсдийн эрэхгүй Гон Луюун руу харлаа. Тэдний нүдэнд айдас тодорч харагдана. Түүнээс өөр хэн ийм хүчтэй байх вэ? Тиймээс Хан Шүэ ихч, бид таны хэлэх гэснийг ойлгож байна. Бид гол танхимд салхины нэгдлээ үүсгэж болохгүй юм байна. Гэж Ситүю энгэрийн тэмдгээ хүчтэй гэгчин суглан авлаа. Тэднийг харсан бусд нь ч бас тэмдгүүдээ авцгаав. Харин Сумэй хөмсгөө зангидан ингэж хэллээ. Хан Шүэ, өөр арга байхгүй мó? Бяцхан Мэй, чамайг салхины нэгдэлтэй их гүн холбоотойг мэднэ. Би ч бас адилхан. Гэхдээ гол танхимын байдал бол өөр. Энд хувь хүний хүчил хамаатай. Нэгдэл үүсгэн байгуулах шаардлагагүй. Ямартай ч Гон ах тушаал буулгасан болохоор хэн эсэргүүцэж чадах вүлээ дээ. Гэж Хан Шүэ хэллээ. Гон Луюун зүгээр л сурагч үсттэй. Настангуудын үгнээс зөрж чадахгүй сурагч байж яаж ийм тушаал буулгадаг юм? Гэж энэ үед Чүфэн ам нээлээ. Тэр дэлгэрэнгүй ойлгохгүй байгаа ч гэсэн Сумэйг гол танхимд хүртэл салхины нэгдлээ үүсгэхийг хүсэж байгааг ойлгож байсан юм. Салхины нэгдэл түүнд үн цэнэгөөж гэлээ Сумэйн төлөө салхины нэгдэлд үлдэхээр шийдсэн. Энэ гэж Чүфэний хэлхийг сонссон Хан Шүэ түүн рүү ширтлээ. Би танилцуулахаа мартчихаж. Тэр манай салхины нэгдлийн шинэ гишүүн Чүфэн. Гэж Сумэй хурдхан гэгчин танилцууллаа. Тэр юм үзэж нүд тайлаагүй бололтой. Зарим зүйлийн цаад мөн чанарыг ойлгохгүй байна гэдэг байдгал зүйл. Бяцхан Мэй, түүнийг сайн харж хандаарай. Санаж яв, салхины нэгдэл тарах ёстой шүү. Гэж үгээ хэлж дуусаад Хан Шүэ эргэж хараад явах гэтэл тэр цаад мөн чанар чинь ямар хүн юм байдгийг хармаар л байна шүү. Гэж Чүфэн хэллээ. Хүмүүс түүнийг сүрдүүлэхэд тэр үнэхээр дургүй байсан юм. Энийг сонссон Хан Шүэ хойш эргэж харан юм хэлэх гэж байснаа Сумэйн царайг хараад хэлэх гэсэн үгээ цааш залгаад өөр зүйл хэллээ. Бяцхан Мэй, би сануулсан шүү. Гол танхимд хинч Гон Луюуны эсрэг зогсдгүй. Салхины нэгдлээ тараасан чинь та нарт л дээр. Хан Шүэ, асуудал гараа юу? Энэ үед Гон Луюуны хоолой сонсогдож Асурэ Дарагон сургуулийн номер 1 сурагч алхан ирлээ. Энэ үед Ситүю тэр хэдийн царай маш ихээр өөрчлөгдлөө. Дотоод танхимд байсан бол тэд маш ихээр уурлах байсан ч одоо ингээд Гон Луюуны урд тэд маш ихээр ааж байлаа. Гон аха, асуудал гараагүй. Дүү нартайгаа л ярьж байсан юм. Гэж Хан Шүэ хэллээ.
Тэгж харагдахгүй л байна да. Гэд Гонлоюн инээмсэглээд Сумэй Чүфэн хоёрын урд ирээд бардамгийгч нь чангаар хэллээ. Хан Шүүгийн хэлснийг сонссон байх. Би та нарт хоёр сонголт өгье. Эхнийх нь та нар наад Ингрийн тэмдгээ авах юм бол би юу ч болоогүй юм шиг өнгөрье. Энэ үгийг сонссон Сумэй эргэлзэж байсан ч Гонлоюныг сайн хүн биш гэдгийг гадралсан тэр гараа өргөн Ингрийн тэмдгээ авах гэж завдлаа. Гэвч яг энэ үед Чүфэн Сумэйн гарыг барьж инээмсэглээд ингэж хэллээ. Гон аха, манай салхины нэгдэл бусдад нөлөөлөхгүй. Заавал биднийг тарах хэрэг байгаа мó? Гэвч Гонлоюн юу ч хэлэлгүй Чүфэнийг алгадлаа. Энийг харсан Чүфэн ихээр төгшлээ. Тэр хаант тэнгэр техникээ ашиглах үед хөл доор нь салхи үүсэж хормын дотор агаарт уусан алга болоод 10 метрийн зайтай гарч ирлээ. Энэ хүү ямар хурдан юм бэ? Энийг харсан гол танхимын сурагчид цочролд орцгоолоо. Энгийн хүмүүс Гонлоюны гараас мултарч чадахгүй. Гонлоюн хүүтнэр ширвээд агаарт уусан алга болоод Чүфэний ард сүнс мэт гарч ирлээ. Түүний гар доош чиглэн атгалаа. Муу шүү. Энэ үед Чүфэн биеийн хүчтэй энерги бүрхэж хөдөлгөөний хаахыг мэдэрлээ. Парафаунд төвчний хүний эсрэг Чүфэн дэндүү сул дорой байсан юм. Чүфэний хүзүүнээс бариад Гонлоюн доош чангаар дарлаа. Чүфэнийг газарт шаах үед тэр нүрээрээ чулуун шалыг цөмлөн орох үед хаасайгүй цуурч эхэллээ. Санаж яв. Гол танхимд хинч надтай сөргөөцөлддөггүй юм. Тэгсэн хүмүүс нь нэг л төгсгөлтөө дуустдаг. Чам шиг миний урд нохоо шиг газарт сөхөрдөг юм. Навшигч. Чүфэн гараараа газар тулан нууцлаг техникээ эдвэхжүүлэн бүх хүчээ биедээ төвлөрүүлэн босох гэж оролдлоо. Гэвч хүзүүн дээрээс нь дарах гар уул мэт даралт өгч байсан юм. Босох битгий хэл амьсгалахад хүртэл хэцүү байлаа. Гон аха, бид салхины нэгдлээ одоо шууд тараах болохоор түүнийг зүгээр өнгөрөөчих. Чулуун шаланд шигдэн орсон Чүфэнийг харсан Сумэй айснаасаа болж уйлан Ингрийн тэмдгээ аваад Гонлоюны урд гүн ирээд гуйлаа. Дүү минь, чиний гуйлт ямар ч нөлөөгүй. Тэр өөрийн биеэр гуйх хэрэгтэй. Гэж Гонлоюн хэлээд Чүфэнийг чулуун шалнаас өргөн гаргалаа. Гах түй! Чүфэн чулуун шалнаас өндивүүгүй юу Гонлоюн руу эргэж хараад нулимав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 82 дугаар анги. Тулааны тов. Чүфэний нулимсан цэр Гонлоюны нүүрэн дээр гэрлийн хурдаар буулаа. Бүх зүйл дэндүү хурдан болсон болохоор Гонлоюн амжиж бултаж чадсангүй. Чамайг алан та! Нүүрэн дээрх зузаан цэрэнд хүрсний дараа Гонлоюн гараа зангидан Чүфэний толгой руу цохилоо. Түүний цохилт жижигхэн асуудал биш байв. Агаар цуурах мэт болж салхи эсгэрч байлаа. Чүфэнийг цохихоос өмнө цохилтын хүчнээс болж Чүфэний үс нь хойш сэгсчиж, нүүрнийх нь арьсанд таталж байлаа. Хэрвээ энэ цохилтонд оногдох юм бол Чүфэн гарцаагүй өхнө. Энийг харсан хүмүүс юу болохыг харж чадахгүй нүдээ анцгаалаа. Тэд Чүфэнийг гарцаагүй өхнө гэж бодож байсан юм. Азуре дараагийн сургуулийн номер 1 сурагчийг хэн уурлуул гэсэн юм? Хүн бүрэл түүнийг дараагийн захирал болно гэдгийг мэддэг. Нэг гол сурагч аллаа гэд түүнийг хэн ч шийтгэхгүй. Үсрээд л жаахан загнана. Гэхдээ түүний үхлийг харж чадахгүй хүмүүсээс гадна баясаж баха хангаж байсан олон хүн байсан юм. Тэдний нүүрэнд өрөвдөх шинж огт байхгүй ба бүр тесэн ядан алуулахыг хүлээж байв. Тэд цус цацарсан хэрцгий байдал харахыг хүсч байсан юм. Номер 1 сурагчийг уурлуулад өөр яах ч үлээ? Гэвч хөмбөр Чүфэнийг өгчглээ гэж бодож байхад арга яс шиг гар гарч ирж Гонлоюны нударгыг зогсоолоо. Тэр үү? Цохилтыг хамгаалсан хүнийг харсан хүмүүс хэлэгч үггүй болов. Гонлоюны цохилтыг хаасан хүн бол туран хай, жижигхэн үстэй, тэмээ шиг нуруутай хөгшин ир байсан юм.
Амьд үхтэл мэт айдас хүргэм харагдаж байв. Түүний хэн гэдгийг бүгд мэдэж байсан юм. Тэр бол Азуре Дарагон цэцгийн хүлэмжийг хянаж шинэ гол сурагчдыг авч ирдэг Настан. Түүний жинхэнэ нэрийг хэн ч мэддэггүй ч гэлээ бүгд түүнийг Настан Ли гэж дууддаг. Гол танхимд Настан Лигийн байр суурь тийм өндөр бишээ. Тэр хонх цогтөг настан болохоор бусад настангууд бүгд түүнийг дорд үздэг. Зарим сурагчид хүртэл түүнийг нэг нүдээрээ ч хардаггүй. Гэтэл тэр хүн нь тэдний нүдэн дээр Гонлоюуны цохилтыг хаажглаа. Тэдний дорд үздэг настан сул дорой биш харин илүү хүчрэхэг байсныг харсан тэд цочролд орохгүйгээд яах ч вүлээ. Холт! Уурандаа дэлбэрсэн Гонлоюун Настан Лид нүүрч өгөлгүй нууцлаг техникээ эдвэгчүүлээд настанг шидэх гэж оролдлоо. Гэвч түүний энэ үйлдэл огтхон ч нөлөөлсөнгүй. Хөгшин гэрийн атгсан түүний гар жаахан ч хөдөлж чадахгүй байв. Гонлоюун, Азуре Дарагон сургуулийн номер 1 байж чи хойч үеийн сурагчтай хамгаалах ёстой. Яаж аашилж байгаа ч нэнэв гэж Настан Ли удаанч биш хурданч биш хэллээ. Тэр нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулсан байсан ч тэр инээмсэглэл нь үнэхээр айдас хүргэн байв. Гонлоюун Настан Лиг ийм хүчтэй байна гэж төсөөлж байгаагүй ч мөчөөгөө өгсөнгүй. Азуре Дарагон сургууль дотор захирлаас гадна зөвхөн 6 хамгаалагч Настан л түүний хүндэтгэлийг хүртэх эрхтэй гэж тэр боддог. Бусад настангуудыг тэр тоочч харахгүй. Чи түүнийг аль хэдийн шийдэх гэсэн болохоор энэ хэргийг ингээд өнгөрөө. Гэд Настан Ли нэмсэглээд гараа даллах үед хүчтэй энерги Гонлоюуны гарыг суллан хойш хідэн алхам түлхлээ. Энэ хөгшин их хүчтэй юм а. Энэ үед эргэн тойрны сурагчид үгээр хэлхийн аргагүй гайхширсан байв. Гонлоюуны цохилтыг хааж байна гэдэг түүнээс сул дорой биш гэсэн үг. Дээрээс нь түүний энэ үйлдэл нь Гонлоюунаас хамаагүй хүчтэй гэдгийг тодорхой харуулж байсан юм. Азуре Дарагон сургуульд Парафаунд төвшөнд орсон настангуудын тоо 10 ч хүрэхгүй ба тэд бүгдээрээ өндөр албан тушаалтай. Гол сурагчид тэр настангуудыг маш их хүндэлдэг. Гэтэл энэ настан ийм их хүчтэй байж яагаад ийм дорд ажил хийж байгааг огт ойлгохгүй байсан юм. Гэхдээ л сурагчид Настан Лиг шинэ өнцгөөс харж эхлэв. Та түүнийг хамгаалж байгаа мó? Олны нүдэн дээр хойш түлхэгдсэн Гонлоюун нүүр хийх газаргүй болсон мэт санагдав. Түүнийг хамгаалж байгаа даа биш. Түүн шиг сайн үрийг хүнд алуулахыг харж чадсангүй гэж Настан Ли хариулав. Сайн үрээ? Түүнийг овоо өндрөөр үнэлж байгаа бололтой гэж Гонлоюун хүйтнээр инээмсэглэлээ. Түүнийг сайн үр мөн бишийг чи ирээдүйд мэднэ. Чи олон жилийнхэн тулааны бэлтгэлийн туршлагын зөрүүгээрээ л түүнийг дээрлэхэж байна. Игч вэ, багч вэ, чамд ёс суртахуун дутаж байна. Ёс суртахуун дутгаа? Би түүнээс олон жил бэлтгэл хийсэн болохоор дээрлэхэж байна гэх юу? Гэж Гонлоюун улам их уурлаа. Тэр өөрийгөө тулааны урлагийн гоцсууд гэж боддгоос гадна бусад хүмүүс ч тэгж боддог. Ийм зүйл түүнд хэлж байсан удаа байгаа билүү? Олон жилийн давуугаараа бусдыг дээрлэхэж байна гэдэг үгийг тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Тийм биш юм бол тэгээд яасан юм? Гэж Настан Ли хүйтнээр инээмсэглэлээ. За яах вэ? Би түүнд 10 жил өгье. 10 жилийн дараа тэр намайг ялахгүй бол та хоёр миний урд сөхрөөд бурууга хүлээн шүү. Гэж Гонлоюун уура барьж дийлэлгүй Настан руу чэжлэн хэллээ. Гонлоюуны үйлдэлийг харсан Настан Ли санаа амарсан аятай нэмсэглээд өөр зүйл хэлсэнгүй. Харин Чүфэн рүү эргэж хараад асуулаа. Бяцхан найз минь ямар байна? 10 жил дэндүү урт байна. 1 жил л хангалттай гэж Чүфэн нэмсэглэн хэллээ. Түүний үг амнаас гарах үед бусад хүмүүс битгий хэл Настан Ли хүртэл цоочролд орлоо. 1 жилээ? Намайг цуг доошоо чирэх гэсэн байх та?
Чүфэний ялагдах асуудал биш ч гэлээ ялагдах юм бол Настан Ли хүртэл цуг өвдөг сөхрөх хэрэгтэй болно. Энэ хүртэл бодоод Настан Ли нэмсэглэн асуулаа. Бяцхан найз минь нэг жилээ итгэлтэй байна уу? Чүфэн би заавал өшөөгөө авдаг болохоор өс хонзонгоо сунжруулах дургүй. Нэг жил хангалттай. Гэж Чүфэн бат гихч нь хариулв. Ямар өнгөрөөж яалвэ? За яхав нэг жил болог. Би чамайг дээрлэгсэн гэж битгий л яриараа да. Нэг жилийн дараа чи намайг ялахгүй байсан ч болно. Зүгээр л миний 3 дайралтыг хамгаалж чадах юм бол чамайг ялсанд тооцъё. Гэж Гон Луян Чүфэн рүү чэжлээд хүйтнэр инээмсэглэн хэллээ. Чүфэн хөнгөн инээмсэглээд хариуллаа. Үгүй, нэг жилийн дараа би чамайг үхтэлчин зодох болно. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 83 дугаар анги. Хэнч намайг дээрлэхнэ гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Үхлийн тулаан хиймээр байгаа мó? Гэж Гон Луян хүйтнэр инээмсэглэлээ. Тэгмээр байна. Яасан хайчихсан уу? Гэж Чүфэн асуулаа. Айсан, одоо чамаас уу? Инээдтэй юм. Гэж Гон Луян дэлхийн хамгийн инээдтэй онгоо сонсчихсан юм шиг маш чангаар инээлээ. Өнөөдөр би энэ хүнтэй үхлийн тулаан товлож байна. Нэг жилийн дараа яг энэ цагт яг энэ газар ялагч тодрох болно. Хэрвээ тэр миний 3 дайралтыг хамгаалж чадах юм бол би олон үггүй хоолоогоо хэрчих болно. Гэж Гон Луян бардамгигч нь хэллээ. Тэр өөртөө итгэх итгэлээр дүүрэн байгаа нь харагдаж байв. Хамгийн хажин нь хүмүүс түүний үгэнд итгэж байсан юм. Тэнд байсан хүмүүс жилийн дараа Чүфэнийг яаж өгөх байгааг төсөөлж байлаа. Нэг жилийн дотор тэр юу хийж чадах юм? Спирит төвшин битгий хэл үүслийн төвшөнд байсан ч тэр жилийн дотор парафаунд төвшөнд орж чадахгүй. Харин Гон Луян бол Азуре дараагийн сургуулийн номер 1. Жилийн дараа гэхэд түүний хүч улмал ихсэн. Тиймээс ч хүмүүс Чүфэний ялах магадлал тэг гэж бодож байсан юм. Гэхдээ жилийн дараа чи миний 3 дайралтыг хамгаалж чадахгүй бол би чамайг үхтэлчин зодно шүү. Хинч чамд тусалж чадахгүй. Гэж Гон Луян Чүфэн рүү чэжлэн хэллээ. Тэгээд хуйтнэр ширвээд хамт байсан хүмүүстэйгээ яваад өглөө. Түүнтэй хамт байсан хүмүүс бүгд Чүфэн рүү хараад хүйтэн инээмсэглэцгээж байв. Чүфэн, уучлаарай. Бүгд миний буруу. Гэж Сумэй түүний хажууд Чүфэний цустай нүрийг хараад зүрх нь урагдах шиг болж ойлов. Зүгээр дээ, жижигхэн шарх болохоор битгий ойл. Гэж Чүфэн Сумэйн нулимсыг арчаад Ситүю тэр хэд рүү хараад инээмсэглэн хэллээ. Санаа зовлтгүй дээ. Бид салхины нэгдэл байха болсноос хойш одоо хамааралгүй болсон. Та нарыг энэ хэрэгт орооцолдуулахгүй. Чүфэн, бид Чүфэний үгийг сонссон Ситүю тэр хэдийн царай хувирлаа. Тэд Чүфэнээс болж асуудалд орхосоо айгаад түүнд ойртож чадахгүй байсан юм. Хэн түүнийг номер 1 сурагч Гон Луяныг өд гэсэн юм? Над руу тэгж худлаа харцаар харах хэрэггүй. Би та нарт өргөв, та нар ч надад өргөв. Одооноос эхэлж бид танихгүй хүмүүс болсон. Ситүю тэр хэд рүү Чүфэн гараа даллав. Түүний уруул нумран инээмсэглэж байсан ч түүний харц нь маш хүйтэн байсан юм. Түүнд хуурамч нөхөрлөл хэрэггүй болохоор тэр шүү дээ. Чүфэний үйлдэлийг харсан Ситүюч ахиж жүжиглсэнгүй. Чүфэн рүү гүнзгий харсныхаа дараа тэд мөрмөрөө хөөцгөөлөө. Тэд Чүфэнээс холбоогоо таслахгүй бол гай зовлон дунах нь тод байсан юм. Бяцхан найзаа, нэг жилийн дараа Гон Луяныг ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна? Гэж энэ үед Настан Ли асуулаа. Үннийг хэлэхэд одоогийн би 10% ч итгэлгүй байна. Гэж Чүфэн үннээ хэллээ. Юу? 10% ч итгэлгүй байж үхлийн тулаан товлож байгаа мó? Намайг доош нь хамт татах гээ юу? Гэж Настан Ли хүчтэй амьсгалан сахлаа үлээлээ.
Түрүүн тусалсан чинь баярлалаа. Гэхдээ би одоо 10% итгэлгүй байгаа ч гэсэн жилийн дараа гэхэд би 100% итгэлтэй болох болно. Гэд Чүфэн инээмсэглэлээ. Жаала. Энэ их итгэлээ ханаас гаргаад ирэв? Гэж Настан-Ли нүдээ онийлгон Чүфэн рүү харлаа. Миний итгэл энэ дарамтнаас гарч байгаа. 1 жилийн дотор түүнийг ялахгүй бол би үхэн. Тиймээс би заавал ялах ёстой. Гэж Чүфэн инээмсэглэлээ. Одоогийн хүүхдүүдийг үү? Гэд Настан-Ли ахиж асуусангүй. Тэр хуйлсан цаас агуулгах цүнхнээсээ гаргаж ирээд ордны зарлалын самбар дээр тавилаа. Энэ үед олон сурагчид цугларав. Тэд Гонло юуныг тулаанд дуудсан болохоор ямар авиас бэлэгтэйг нь мэдхийг хүслээ. Чүфэний үр дүн самбар дээр тавигдах үед хүмүүрэл мэлрэн зогсов. Тодорхойгүй авиастай гэж юу гэсэн үг вэ? Гол танхимд удаан байсан сурагч нар хүртэл ийм зүйл анх удаа харж байв. Тэр шалгах чулууг идэвхжүүлээгүй болохоор авиас нь тодорхойгүй байх нь ойлгомжтой. Гэж сурагчдын гайхширлыг харсан Настан-Ли инээмсэглэн тайлбарллаа. Юу? Шалгах чулууг идэвхжүүлээгүй? Тэр бүр доод зэрэглэлийн ч авиасгүй гэсэн үг үү? Новш ингэж их үүмэн тарьчхаад ердөөл хогшаар байсан юм уу? Гэж хүмүүр цочирдож байлаа. Чүфэн рүү харах тэдний харц улмал бассан доромжилсан болов. Настан-Ли тэдний бодлыг зөвтгөх гэсэнгүй. 12 хуйлаас дэлгэж тавиад өөрийнхөө хуучин ордон руу алхан явлаа. Энэ хөгшин үнэхээр энгийн биш юм. Чүфэн түүн дахиад талархахыг хүссэн ч Настан-Ли түүнийг тоогчгүй байгааг хараад болсон юм. Настан-Ли түүнийг нэг зоригтой л аварсан гэдгийг тэр мэдэж байсан ч яг ямар зоригтойг нь мэдэхгүй байлаа. Чүфэн түүнд хичнээн талархсан ч хоосон үг хоосон л үг байна. Учир нь талархлыг үгээр биш үйлдэлээр үзүүлэх ёстой. Чүфэний хийх ёстой зүйл бол жилийн дараа Гонло юуныг ялах байсан юм. Тэр л талархсан сэтгэлээ илэрхийлэх хамгийн зөв арга. Ядаж л бусад хүмүүс Настан-Лигийн түүнийг аварсан нь зөв шийдвэр байсан гэдгийг ойлгоно. Тоо томшгүй олон шивэр авир яриа, тоо томшгүй олон харцны урд зогсох Чүфэн гол сурагчийн тэмдгээ бариад өөрийн байшин руугаа явлаа. Эхнээс нь эцсээ хүртэл Сумэй түүнээс холдсонгүй. Тэр бусдын хэлхийг үл тон зөвхөн Чүфэн рүү харж сэтгэл нь өвдөж байсан юм. Энийг харсан Чүфэн сэтгэл дотроо үнэхээр дулаацав. Чүфэн, чамайг ийм асуудалд оруулсан миний л буруу. Азуре Дарагон сургуулиас гараад манай овг руу яв. Манай овг чамайг хамгаалах болохоор чи Гонло юунтай тулдах хэрэггүй. Гэж ордонд орсны дараа Сумэй хурдхан гэгч нь хэллээ. Юу гэсэн үг юм? Намайг хоёгонтаа шигдсэн яст мэлхий шиг байг гэв. Гэж Чүфэн түүний хэлсэнд дургуйцлээ. Сумэй түүний төлөө тэгж хэлснийг мэдэж байсан ч нэг л дургуйцаж байсан юм. Чи Гонло юм болон түүний овгийн хүчийг мэдэхгүй байна. Түүний овг Азуре Дарагон сургуулиас дутхааргүй том. Түүний Азуре Дарагон сургуульд ирсэн шалтгаан бол сургуулийн захирал болоод энэ газрыг эзэмших. Жилийн дараа чиний ялах өчүүхэн магадлал битгий хэл. Чи түүнийг ялсан ч алж чадахгүй. Түүнийг алах юм бол овгийнх нь чамайг гарцаагүй ална. Тэглээч чамд энэ тулаанд ялах ямар ч боломж байхгүй. Тэр болгон түүний овг чамд тийм боломж өгөхгүй. Гэж Сумэй нухацтай гэгч нь хэлв. Тэгвэл би түүнийг алаа зогсохгүй. Овгийг хүртэл устгах болно. Сумэй, надад санаа зовж байгааг чи мэдэж байна. Гэхдээ Чүфэн би хинээс ч яахгүй. Би халз тулаанд дуудсан юм чинь үгэндээ эзэн болно. Үхэх ёстой байсан ч би гомдлохгүй. Би үхэхээс айдгүй, харин хулчгар амьдрахаас л айдаг. Гонло юуны өнөөдөр надад өгсөн доромжллыг би 100 нугалж хариу барих болно. Би насаараа өс санаж төвчж явахгүй. Намайг дээрлэхсэн хинч вэ хариугаа хүртгэл болно. Гонло юу намайг дээрлэхэж зүрхэлсэн юм чинь би ч түүнийг алж зүрхлэнэ.
Хэрвээ түүний овог намайг дээрлэх гэх юм бол би овгийг хүүс тэмтрэх болно. Энэ ертөнцийн бүх хүн намайг дээрлэх гэх юм бол би энэ ертөнцийн бүх хүнийг хядах болно. Би үхэхгүй л бол энэ ертөнцид ирэх нэг ч хүн чүүфэн намайг дээрлэх нь гэж бодох ч хэрэггүй. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.